Монгол Улсын ерөнхийлөгч хөрөлцөхийн дараагийн утсан газар бол Сүн зармаг компани. Тус компани өрөмөн Сүн зармаг цэцгүүдтэй тарга соролтоо зэрэг бүтээгдэхүүн улсын хэмжээнд 126 салбар Улаанбаатар хотод 2500 орчим дэлгүүр сүлжээ дэлгүүрээр борлуулдаг. Цар тахлын улмаас үйл ажиллагаа нь зогсон байдалд орсон ч хүнсний хувьсгалын дүнд эргэн сэргэж одоо фермерүүд, сав баглаа, боодлол үйлдвэрлэгч болон бусад аж ахуй нэгжтэй кластер хэлбэрээр ажиллаж байна. Цаашид томоохон хөрөнгө оруулалтын үйлдвэрийн шинэ байртаа болж бүрэн автомат тоног төхөөрөмжтэй болох зорилт тавьжээ. Хүнсний хувьсгал үндэсний хөтөлбөрийн хүрээнд сүүс өмтөөгдсөн үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгосноор Улаанбаатар хот, Арангай, Төв, Дорнод аймагт нийт 10 үйлдвэр цех шинээр ашиглалтанд орсон байна. 3 аж ахуй нэгж үйлдвэрээ өргөтгсөн бол 8 аж ахуй нэгж тоног төхөөрөмжөөн шинжилжээ. Манай улс өнгөрсөн онд 61 мянган тонн сүг үйлдвэрийн аргаар боловсруулж 156 мянган тонн сүм бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Одоогоор хүн амын хэрэгцээт унтны сүг 100, сүм бүтээгдэхүүнийг 60% хангаж 40%-ийг импортоор авч байна. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 260 мянган тонн шингэн сүг бэлтгэсэн нь 2024 онтой харьцуулахад 15%-аар өсжээ. 2018 онд компани үүсгэн байгуулагдсанаас хойш 20 он хүртэл ингээд хэвийн үйлсээ явж байгаа нэг ковид цар тахал нь үрлээд ер нь гудамжны худалдаа бол манайх бол бүрэн хумигдсан байсан. За ингээд байж байтал 2022 оноос одоо хүнсний хувьсгал хөдөлгөөн Монгол орон дээр өрнж эхлээд манай үйл ажиллагаа буцаад эргээд тогтвортой сэргийсэн. Мөн засгийн газрын 36 тогтоолын хүрээд манайх бас нэлээд олон юмудаас хамрагдсан байдаг. Бидний бүхэнд маш их баяртай үйл явдал болсоо гэдгийг бас зохон тэмдэглэмээр байна. Одоо кластер хэлбэрээр одоо хөгжих ёстой гэсэн энэ үр айлгын хүрээнд бид нар 2022 оноос хойш одоо энэ Сарантай 10 гэдэг одоо галгар уут үйлдвэрлэдэг компани байгаа Монголд. За энэ компанидаар бид нар энэ галгар уутнуудаа бүгдийг хийлгэж байгаа. За энэ Маружингийнхаа торхон аягийг болохоор бидэрт бол өдөрт бол бид нар нэг 25-аас 35 мянган ширхэг одоо конус аяг хэрэгэлдэг. За энийгээ бол бид нар дархан халдун гэдэг компанидаар одоо гурилын үйлдвэр дээр торхон аяга бичэн аяга захиалж үйлдвэрлүүлж байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг бие бинийгээ бас ингээд дэмжиж ингээд кластер хэлбэрээр бас манай үйлдвэр явдаг байгаа. 2020 оноос сэрүүний улиралд үйлдвэр цэгт нийлүүлсэн түүхий сүний 1 литр тутамд 1000 төгрөгийн урамшуул олгож байгаа. Ингэснээр сүний нийлүүлэлт 5 жилийн дунджаар 6.6 сая литрээр нэмэгдсэн байна. Энэ хэрээр сүүс бүтээгдэхүүний үйлдвэрлэл жил бүр өсөж байна. Салбарын яам энэ урамшууллыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ малын үйлдвэр ухсааг сайжруулах зэрэг цогц ажил хийхээр төлөвлөжээ. Улсын хэмжээнд 18 аймгийн 26 сумд хоногт 1000 гаруй тонн сүү хүлээ авч боловсруулах хүчин чадалтай 160 орчим үйлдвэр цех сүү хүлээ авах хөргөлттэй 86 төв ажилладаг. Дээрх газрууд хүчин чадлынхаа 53%-ийг ашигладаг. 2000 гаруй хүнийг ажлын байраар хангадаг байна.